Зя сайн бацгаана уу? Өнөөдөр одоо өглөө нэг 9 жоохон өнгөрч байна. Би тангаа ууж байна. Мам цангаас авсан тангаа дахиад нэг үргэлжлүүлж уух курс байсан. Тэрийгэ finally ууж эхэлж байна. Тэгээ тан уухаар зэрэг өндөг идэж болохоо болчдөг. Өндөг заагаас хорчдөг. Тэр нь болохоор нэг хүйтэн чанартай хоол гэж үзээд хотоодны элчийг бууруулдаг болохоор зэрэг тангийн үйлчлэлийг сатааруулдаг гэж үздэг юм билээ л дээ. Тэгээ нөгөө би уурга бүр яг өндөг загас тэгээ мах тэгээ дээрэс нь яхаа нөгөө нэг тийм бүхэл өөрийн гурил морилнаас авч исэн болохоор ер нь жоохон хэцүү байна. Гэхдээ яг хуу тан маань өөр айгу ич хэстэй. Тэгээ миний бодлоор энэ удаагийн тан надад бүр амар гоо тараадах шүү байна. Энэ өглөөний тан амар юм халуун ногоотой тан байлаа. Ёо өөх хасах энэ юма яаж хийж байгаа талаараа та хэд жоохон тайлагна гэж бодож байна. Тэгээ би бас нилээ судалсан. Угаасаа л айгүй олон жил судалж байгаа л да яг үнэндээ. Энэ ер нь ярьж байгаа бүх юм бол би өөрийгөө ярьж байгаа. Та хэдийг ерөөсөө одоо зөвлөд байгаа юм шиг. Ягаад гэвэл би өөрөө тийм хоол зөөч мөч эрүүл мэндийн коуч мөч тийм хүн биш шүү дээ. Зүгээр л би өөрийнхөө сурсан юмудаа та хэдтэйгээ хуваалцаж гин өөртөө юу хийж байгаагаа л ярьж байгаа гэдгийг дахин ойлгоорой. За тэгэхээр турхад биш тий одоо scientific талаас шинжлэх ухааны талаас хид хэдийн маш чухал байдаг. За эхнийх нь бол яалтчгүй калори гэж байгаа. Хүний бие ингээд зүгээр дээшээ хараа хөвтөж байхдаа ч гэсэн калори зарцуулж идэг. Калори идж байгаагаасаа калори хэрвээ илүүг шатааж чадах юм бол турна. Калори идж байгаасаа бага калори шатаагаад ах юм бол таргална. Ерөөсөө л ийм юм явж идэг цаана. Калори нь их зарцуулагдах ёстой л гэсэн үг болчиход байгаа шүү дээ. Тэхийн тулд бид нэр дасгал хөдөлгөөн хийгээд байгаа. Тэхийн тулд бид нэр хоолоо багасгаад байгаа. За хоёрдугаар талаараа зэрэг макро гэж нэг юм байдаг. Одоо хамаагүй ингээд иддэг хүмүүс байдаг байхгүй тий. За калори дотроо л идчихвэл нөө идэх ёстой калори дотроо л идчихвэл чихэр жимэстэй бургер пицца юу ч хамаагүй идэнэ гэдэг. Тэгэж жингээ хасаж болох уу гэвэл болно. Гэхдээ тэгэж жингээ хасах юм бол булчингийн масаа алдна. Дээрээс нь эрүүл мэндийн талаас айгүйх асуудал гарч ирэх магадлалтай. За тэгэхээр зэрэг макро гэдэг юм орж ирдэг. Бидний иддэг бүх хоол хүнсний 3 юмд хуваагддаг. Өөх, тос, за нүүрс ус, тэгээд уурга гэсэн юм 3 юм байгаа. Энэ 3-ыгаа зөв зохицуулж идэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө булчингийн мас аль болох алдахгүй. За тэгээ ер нь булчин ургуулах хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд уурга маань айгу чухал байна. Тэгэхээр нэг идж байгаа хүмүүсийнхээ 30-40%-ыг уурга байх хэрэгтэй. За тэгэнгуутаа нүүрс ус гэж байгаа. За нүүрс ус нь болохоор зэрэг бидний идэд байдаг нөгөө талах будаа мудаа гэдэг ийм юмнууд орж байгаа. За энэ нүүрс усаа болохоор зэрэг аль болох яг одоо бүхэл бүрийн тиймэрхүү юмнууд процесс хийгдэггүй хоол хүнснээс авах хэрэгтэй гэсэн үг. За цагаан будаа бол би идж байгаа. Цагаан гурил ч гэсэн идж байгаа. За гэхдээ талах малах идэхтэй болохоор зэрэг ерөөхдөө дандаа бүхэл бүрийн талахнууд сонгож байгаа. За цагаан будаа идэхтэй арай багаар идж байгаа. Тэгээд ерөнхийдөө бусад нүүрс усыг болохоор зэрэг ногоо жимс мэмсээс авчиж болдог. Тэгэхээр ногоо жимсээ бол ерөнхийдөө хорихгүй идж байгаа. За жимсэн дээр бол би яг угаасаа миний биед банан жоохон тохирдоггүй төрлийн юм бэлээ. Тэгэхээр банан нэг амир идэхгүй дандаа тийм алим нэрс гэд Тэгээ ногоон дээр болохоор зэрэг миний дуртай хитгэн ногоо байдаг. Би ер нь бол ногоо нэгтийн дуртай хүн бас биш. Багаар ногоо идэж сурч байгаа. Гэхдээ яг миний дуртай ногоонууд болохоор зэрэг чинжүү, байцаа гэсэн нэг юм хитгэн ногоогоо. Би брокколинд үнэхээр дургу, аспарагусанд дургу. За тэнгуутаа өөх тос гэж байгаа. За өөх тос нь болохоор зэрэг бас сайн төрлийн өөх тос авах хэрэгтэй. Муу төрлийн өөх тос нь болохоор зэрэг нөгөө амар их шарцсан юм нөгөө ургамлын тос мос тэднэр бол угаасаа мэдээж хэрэг ерөөсөө онц биш. Сайн төрлийн тос болохоор зэрэг самарнаас илүү их авахыг хичээж байгаа. Тэгэхээр би өдөр болгоныг жоохон ч гэсэн самар идэж байгаа. Самар дундаа пинат гэхээсээ илүү за ер нь бол нэг юм пистачо тэгээд алмонд энэ төр. Өөх тосон дээр бол яг малын гаралтай тоснууд бас нэг тийм онц сайн биш гэдэг. Гэхдээ ер нь бол би монгол хүн учраас өөрийнхөө онцлогтой тааруулаад нэг амир их өөхтэй биш ч гэсэндээ ерөнхийдөө махаа ол идж байгаа. Мах ч өөрөө өөхгүй юм шиг мөртлөө юм махны судалбар дундуур ингээд бас өөх тоснууд нь шингэсэн байдаг. Тэгэхээр тэр өөх тос бол хангалттай авж байгаа гэж би бол хувьдаа үзэж байна. За ерөнхийдөө юм 3 макро юм гэж юм байдаг. Тэрийгээ би бүр яг MyFitnessPal гэдэг аппликейшн дээр бүр ингээ харж байгаа. За тэгэнгუутаа болохоор зэрэг одоо дараагийнх нь болохоор микроньютринтс гэж байгаа. Микро одоо амин гэмүүд те. За энд юу орох вэ гэхээр нөгөө витаминууд чинь бүгдээр орно. Эрдэс бодиснууд бүгдээр орно. Авж байгаа калори чинь хичнээн одоо зарцуулж байгаа калоринаас бага байгаа ч гэсэндээ яг тэр авж байгаа калоринуудаа чанартай болгох тусам эрүүлж дээ. Би чинь хамгийн гол нь турах гэхээсээ илүү эрүүлж гээд байгаа хүн учраас энэ дээр үнэхээр их анхаарал өгч байгаа. Тэгэхгүй бол ингээд
За калоритой л идчихвэл те за 1400 калори идэх байсан байлаа гэж бодоход бүгднгийн ингээд пиццанаас авах юм бол угаасаа айгүй тийм утгагүй болчихно. Тэгээ гизээ яг ингээд айгүйх сонсохыг хичээж байгаа. Ерөнхийдөө нөгөө биендээ ингээд таарсан, таалагдсан те гой мэдрэмжийг төрүүлсэн тийм хоолнуудаа идэхийг үнэхээр хичээж байгаа. Тэгээ би миний нэг анзаарсан юм би ингээд пицца идэх болгоно маргааш нь миний гиз өвддөг. Тэгээ би ер нь пиццаг болъё гэд пиццаг болол байсан байгаа. За гэхдээ юу идэж байгаа cheat day-нүүд бол надад байгаа. За түрүүний нөгөө нэг видеон дээр болохоор зэрэг хүмүүс ингээд 5 өдөр яг дэлгэмээ барьчаа 2 өдөр хүснээрээ идэхээр чинь босод өдрийнхөө бүх юм ингээд баллаа ичжтэй энэ төр гэж нэг ганц комент орж ирсэн байсан. Тэгээд тэр бол үнэхээр өрөөсгөл ойлголт юм аа. Би тийм амар те насан туршдаа аз жаргалгүй байх гэж байгаа хүн биш ээ. Ерөөсө хэцүү дэглэм бол би барихгүй гэдгээ бас өмнөх нөгөө нэг видеогоор хэлсэн байгаа. Би өмнө хооллолтын эмгэгтэй байсан. Би тийм хүнд хэцүү тэ амар ингэж хүний ингээ хоолыг хордог төрлийн тэ тийм юм бол би хизээч хийхгүй. За энэ бол миний хоолтын эмгээг, миний амьдралын хэм маяг, миний өөрийн үзэл бодолтой холбоотой. Зүгээр яг амьдралын хэм маягийг жоохон өөрчлөх юмнууд хийж байгаа. Тэгэхээр нэг юм айгуу чухал байсан. Тэр нь юу гэхээр зэрэг би өглөөдөө уураг ихтэй. За тэгээд сахаргүй өглөөний цай ууж байгаа. Тэгэхээр би өглөөний цайндаа бол ерөнхийдөө нэг юм заримдаа болохоор зэрэг нэг өндөг бэкин ч юм уу те. Заримдаа болохоор зэрэг яг юм гой талхаа ингээд нэг жохон шарсхийгээ те. Нэг жохон шаржигнөр болгоод тэгэнгуутаа дээрээс нь гой чинжүү хуураад талхан дээр өндгөө тавиад чинжүүгээ тавиад идчихэ. Тэр бүр амар nice. Би өөр дээрээс анзаарсан юм юу гэхээр зэрэг өглөө ингээд нэг юм амар хитрхи хөнгөн те дэндүү баг колортой аль эсвэл дэндүү юм сахарлаг юм идчихэр зэрэг эргээд нөгөө цусан дах сахар маань ихсээд өдөөс хойш нэг 11 12 болоод ирэхээр өөрөө ирэхгүй дахиад чихэрлэг юм идмээр санагдаад байгаа байхгүй юу. Тэрийгээ би анзаарсан учраас өглөөдөө бол яг нэг тийм уураг ихтэй хоол идээд байгаа. Тэгээ өнөө өглөө гэхэд би манай хадам ээж маань энэ гой мах чанаа тавьсан байсан. Тэгээ тэр махнуудыг ингээд гой нарийнхан хэрчээд бүр ингээд итгэд бэлэн болгоод тавьсан амар хөрхөн. Тэгээ тэрийг би болохоор нэг бүхэл бүр өрийн талхан дээрээ тавиад ингээд идчихэж байгаа хгүй. Тэнгууд өндөг мөндөг идэх шаардлага болчихно гэдвэл мах ч өөрөө хүнд хоол учраас те. Тэгээд тийм юм идчихэж байгаа. Тэгээд сайхан тангаа болчихж байгаа. За өдрийн хоолнд болохоор зэрэг би ерөнхийдөө аль болох хамаагүй идчихэж байгаа. За тэгтээ одоо хамаагүй идчихэж байгаа гэхэлэр хүмүүс намайг л ингээд нэг юм тэ пицца, бургер одоо юу ч үдийн тэ паста, тийм юм идээд байгаа гэж бодоо. Үгүй зүгээр л гэрийн сайхан хоол идэж байгаа байхгүй одоо чинжүүтэй хуурах ч юм уу тэ аль эсвэл нэг хөмсний хувч мал ч юм уу тэ гэртээ хийсэн нэг тийм айтайхан гоё хоол өдөртөө бол идчихэж байгаа. За одоо арай хоолнд болохоор зэрэг аль болох бас дахиад уураг ихтэй гэхдээ хөнгөн хооллох хичээж байгаа. За арай хоолн дээр бол би яалтчгүй хорих юмнуудаа хорж байгаа. Сүүлийн үед ямар юмнууд айгүй хийж байгаа гэж зүгээр нөгөө юм лаацтай тунаа байдаг шүү дээ тэ тийм тунааг жохон будаатай холиод хутгаад дээрэс нь өгөрцөө ингээд ногоо бас нэмээд хийгээ хутгаад идэж байгаа. Снак бас идэж байгаа. За снакд болохоор зэрэг жимснүүд буюу одоо алим нэрсэн мэртэй тиймэрхэмнүүд идэж байгаа. Түрүү хэлсэнчлэн самбарнууд идэж байгаа. Зарим нэг тохиолдолд райс кейк будааны ийм бичээнүүд идэж байгаа. Будааны бичээ яагаад би идэж байгаа гэхээр будааны бичээ маань баг калори бүр үнэхээр бага. Би бүр ингээд 3 4 ийм нэгэн будааны бичээ идээд ахад л тэр нэг үсрээл 30-40 калори болон зав. Айгүй бага калоритой байдаг учраас тэгэхээр тийм юм идэж байгаа. За тэгээд үнэхээр хэрвээ би өөрөө гоё юм хүм тэгээ амттан идмээр санагдах юм бол бага хэмжээгээр хүртэл идчихэж байгаа. Тэрэн дээр бол тийм амар өөртөө хориг тавиагүй. За тэгээд би бүх калорио MyFitnessPal гэдэг аппликейшн дээр бүгднийг ингээд чагсаагаад харж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол нэг нэгтгэс 5 дахин хооронд те дэглэмээ барьж байгаа тэр өдрүүдтэй би бол зарим өдрүүдэд нь бүр ингээд яалтчгүй цадчаад байгаа мөртлөө 1000 хүрэхгүй калори бас болоод исэн өдрүүд бол байсан. За зарим өдрүүдэд нь бол хамаагүй жоохон идээд 1400 калори идээд. Гэтэ энэ хоёр калори чинь 1700, 1400, 2100 гээд хуваахаар зэрэг 1050 калори болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол калорио би нэг би ингээ зүгээр дээшээгээ хараа хэвтээд юу ч хийхгүй хэвтгэхдээ л 1358 калори ингээ шатаадаг төрлийн хүн байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр чинь би одоо өдөртөө босож явж маваа дасгал хөдөлгөөн хийж байгаа гэхлээр ерөнхийдөө 1400 калори авахд турах боломжтой байгаа. Гэхдээ маш удаанаар турж байгаа гэсэн үг. Зарим хүмүүс бол 1200 калори малоор бол идээд байдаг. Гэхдээ миний хувьд бол 1200 калори бол арай бага юм шиг санагдсан. Би тэгж метаболизмаа тэгж доошлуулахыг хүсэхгүй байгаа. За тэгээ ингээд 5 өдөртөө ерөнхийдөө 7 хоногийн 5 өдөрт нэг тэмхүү дэглэмтэй тийм. За 1300 1400 калори орчим идээд яваад байгаа гэсэн үг. За тэнгуудаа 2 өдөрт нь болохоор зэрэг би хүснээр идэж байгаа. За тэгээ хүснээр идэж байгаа гэхэлэр зэрэг дахиад нөгөө бинж ит хийж байгаа юм шиг хүмүүс бодоод байгаа хгүй тий. Snickers, Oreo, pizza, burger, chicken
Гэ ингээд идэх юм шиг биш. Үгүй шүү дээ. Тэр чинь өглөө өдөр нь болохоор зүгээр иддэг юм а идчихэд оройн нь нэг найз залуу малуутайгаа ч юм уу гэрийн хэмрийнхэн тэгээ ч юм уу гараад гой хоол идчих байгаа байхгүй юу? Тэрнэр бол би ямар ч хориг тавьдаггүй. Гэхдээ угаасаа ингээд нөгөө баг хооллоод гэх юм уу калорийнхаа хэмжээг арай жоохон бууруулаад жоохон эрүүл амьдралын хэм маягт ороод ирэхээр тэгтээ тэргүй тэр иддэг юмнуудаа тэгж ихээр ч идэж чадхаа болчтой юм байлээ. За тэгээд хамгийн гол нь чит өдрүүд айгу чухал. Одоо нөгөө нэг би 1400 калори идчихсэн гэд болдё л та. Тэнгууд чинь яг 1400 калори ингээд яваал хар зэрэг би чинь метаболизмаа удаашруулад за угаасаа 1400 калори л иддэг. Одоо яг энэнд нь тааруулж метаболизмаа удаашруулъя гэж ингэж юу яадаг. Тэнгуут нь ингээд цочроож өгөх хэрэгтэй болдог. Тэгэхгүй бид нэр ингээд багаар идэл тэгэл ях тусам ингээд эхний нэг сарда 5 кг хасчихсан 2 дахь сар дээр 3 кг 3 дахь сар дээр сарда 2 кг сүүл рүүгээ ямар ч одоо жин хасхаа болдог байхгүй юу. Яагаад вэ гэхээр зэрэг бидний боцоо солилцоо гэдэг зүйл чинь маш ухаантай. За угаасаа өдөрт болгоно нэг 1200 калори орж ирдэг болохоор яг тэрэнд нь тааруулж баг калори шатаанаа гэл ингээл удаашраад байдаг. Тэг ингээ удаашраад ах тусан бид нар чинь улам калори багасгах хэрэгтэй болоо сүүл рүүгээ юу ч идэх одоо бүр юм зайгүй болоод за тэгээд дараа нэг дахиад нэг 50 жил амьдрах байлаа гэхэд хаашаа тэгээд 50 жилийн турш 1200 калори гэх юм. Тийм байхгүй штэ. Тэгэл хизээ нэг өдөр та одоогоос 5 жилийн дараач бай, 5 сарын дараач бай, 50 жилийн дараач бай, жоохон их хідээд ирэнгууд л нөгөө бацин солилцооч амар удааширсан байсан болохоор яг тэр хэмжээгээр мангар хурдан буцаад харгална. Тийм учраас энэ cheat day буюу өөрийнхөө энэ калориг ингэж дээш нь доош нь болгох чинь ийм чухал хгүй. Энэ бол би хэлээд байгаа юм шиг энэ бол шинжлэх ухааны зүйл юм шүү. Тэгээл ингээл нэг тийм амар туйлширсан хайшин 5 өдөр амар эрүүл идчихэ ганц өдөр тийм эрүүл бус итгэхэр зэрэг бүх юм нь будаа болдог гэж тийм амар хар цагаанаар сэтгэж болохгүй. Тэгхийн бол хүн байгаад яах юм бэ? Хүн байж яах робот л байл та. За ийм байна. Тэгэхээр би ерөнхийдөө нэг иймэрхүү зүгээр явж байгаа. За тэгээд одоогоор бол би өөрийгөө нэг 1 кг ямар ч байсан цэвэр яг хасан бахаа гэж найдаж чинь. Гэтэ тэрийг бас хэлэг арга байхгүй. Тэгэл удаан хугацаанд үр дүн гаруулгаар нь гарахгүй юм л байна. За окей. Тэгэхээр хооллолт ерөнхийдөө би нэг иймэрхүү явж байгаа. За дасгал хөдөлгөөн гэдэг зүйл маш чухал юм аа. За дасгал хөдөлгөөн яагаад чухал вэ гэхээр турхад яг үнэхээр тийм амар өндөр нөлөөтэй зүйл биш. Угаасаа хооллолт 80-90%, дасгал хөдөлгөөн бол нэг 10-20% байдаг. За түрүүн би хэлсэн шүү дээ хүн ингээд дээшээ хараад хөвтөж байхдаа ингээд 1700 калори өдөр болгон тэртээ тэргүй шатааж идэг те бөөрч ажил яаж байгаа зүрх чинь цусаа шахаж байгаа тархич нь үйл ажиллагаагаа явуулж байгаа те бид нэр амьсгалж байгаа гэд ингээд энэ бие организм чинь зүгээр амьд үлдэхийн төлөө ийм 1700 калори өдөр болгон шатаадаг гэж байна. За тэгэнгүүт бид нар дээрээс нь нэмээд алхаж байгаа, бид нар зүгээр сууж байхдаа ингээд үзэг мүзгээр бичиж байгаа, зүгээр сууж байхдаа хөлөө ингээд нөгөө нэг сэгсэрч хөдлөгдөг хүмүүс байдаг штэ. Тэгж байгаа тэр болгон чинь калори шатааж байгаа нэмээд. За тэгээд тэрэн дээр нэмээд дасгал хөдөлгөөн ороод ирэхээр зэрэг улам илүү олон калорийг шатааж байгаа гэсэн үг байхгүй юу? За гэхдээ биш үү дасгал хөдөлгөөн болохоор зэрэг бидний өдөртөө авсан калорийн ердөөсөө л нэг 20% ч билүүл шатааж өгдөг. Бүр та бүр өгөх гэж байгаа юм шиг бүтэн цагийн турш бүр бүх хөлсөө ингээл асгаал ингээл бүр амар дасгал хийсэн ч гэсэндээ тэр чинь ердөөсөө л нэг 20% калори ч шатааж өгдөг үсрээд хамгийн дээдл нь. Тэгээ амар их зовдөг. Тэгээд дараагийнх нь өдөр нь бүр ингээд амар хамаг бие мич хөндөөр ороод ингээд ядарч матраал. Тэгээд нөгөө хамаагүй тэгэж их хөдөлгөөн хийгээд ахаар зэрэг хүн айгүй их өлссөн мэдрэмж авдаг, алдчихгүй айгүй их ядардаг учраас айгүй хөлсдөг. Тэгэхээр нэмж итгээд байдаг талтай. Тэгэхээр би энэ дээр нэг гаргалгаа гарсан ба. Тэгэхээр тэгээд юу ч хөдөлгөөн хийхгүй ингээд дээшээ хараа хөвт гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Хөдөлгөөн биднэрт үнэхээр чухал. Гэхдээ хөдөлгөөн болоод бид нэр турах гэхээсээ илүү үнэхээр яг эрүүл амьдралын хэм маяг те. За тэгээ сэтгэл зүй. За тэгээд ерөнхийдөө энэ гар хөдөлж явах тусмаа бид нэр хөгшрөл багасдаг гэд эрүүл мэндийн зүгээс ашиг тусна хамаагүй их байгаад байгаа хгүй. Тэнгууд над дээр миний хувьд болохоор би гаргалсан гаргалгаа нь болохоор юу вэ гэхээр бие бүртгэж амар цочрох хүнд тасгал ерөөсөө хийхгүй. Би өмнө нь айгүй их тэгдэг байсан. Одоо жим юмд явахаараа зэрэг ерөөсөө ингээл бүр өөрийгөө шахаал те би стан дээр хөлнөөсөө ингээл толгой хүртлээ ингээл хөлсөн ингээл цутгаж байгаа хэвээр юмстай те маргааш нь болоход би алхаж чадахгүй болтлоо тэгж хөндөөр оруулсан байх хэвээр энэ гэж боддог байсан. Тэр айгүй буруу байсан. Эрүүлэр хэрвээ бид нэр дасгал хөдөлгөөн сайн хийдэг болыг гэвэл багаар дасгал хөдөлгөөнийхөө хүчийг нэмэх. Багаар маш багаар. Тэгэхээр би айгүй ухаантай авсан байхгүй. Би энэ талаар нэг амар бодож сэтгээггүй ч гэсэн зүгээр бие ингээд сонсоод хийсэн чинь эхний удаад би йога хийсэн байхгүй. 1 сарын туршид би йога хийсэн.
Тэгээд йога хийхдээ болохоор зэрэг тэр чинь йога чинь нэм зөөлөн төрлийн дасгал хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй аятайхан болчихж байгаа. За тэгээд нэг сар сайхан йоганд явцсан чинь айгүй аятайхан болоод ирж байгаа байхгүй. Би ми чи ингээ айгүй аятайхан болоод өөрийнхөө ингээд гар дээр ингээ тогтож могтож чаддаг болоод тий. За тэнгуут нь одоо би баг багаар ингээд дахиад дасгал хөдөлгөөнөд нэмж байгаа. За тэгээ би шонгийн бүжинд явж утсан, теннисэнд явж утсан. Шонгийн бүжиг үнэхээр гоё юм байлаа. Шонгийн бүжиг үнэхээр гоё. Яагаад вэ гэхээр зэрэг нөгөө дээшээгээ яг ингээд өөрийгөө ингэж татдаг учраас дээшээ ингэж өөрийгөө татдаг учраас энэ дээдлийн булчингууд үнэхээр сайн хөгжиж өгөх юм байлаа. Тэнгуутаа теннис болохоор зэрэг бас үнэхээр гоё спорт юм байна. Юу хаан дэлхийн хаан ч утсан гэсэн теннис бол айгүй тийм хүндлэгдсэн тий харахад ч гэсэндээ айгүй гоё. Тэгээ дээрээс нь юм гоё хувцас өмсөн. Надад бол үнэхээр теннис бол газрын теннис бол үнэхээр таалагдсан. Тэгээд яг тоглож байхад ч гэсэндээ үнэхээр гоё урамтай байд юм байлаа. Пад гэж дуграал тий. Үр дүнгээсээ хуваалцгаа мартчихж би саяхан хэмжилт хийсэн. Би тэгтээ нэг килограмм нэг амир хэмжихгүй байгаа. Яагаад гэвэл дасгал хөдөлгөөн хийж байгаа болохоор булчин нэмэгдэж байгаа. Hopefully. Тэгээ булчин нэмэгдээд өөх нь хасагдахаар зэрэг жинийн хэвэндээ байгаа юм шиг харагддаг байхгүй. Тэгээ тэрийг би болохоор зэрэг засахын тулд гэх юм уу яг бодтой одоо хэмжилт хийхин тулд дандаа тойргуудаа үзэж байгаа. Хевлийгээсээ бол нэг 2 см бол хассан бэлээ. Тэгээд 1 см энэ гарны тойрог болон гуйны тойрогоос хассан байсан. Тэгэхээр аюу сайн явж байгаа гэж би бол бодчих. Энд чинь нэг ганц сар хүрэхтэйгүйтэй бисээ 4 сараас яг ихэлсэн гэхээр чинь тий одоо 4 сарын сүүл болж байгаа хэрэг чинь арай 1 сар хүрэхгүй энэ хугацаанд иймэрхүү өөрчлөлт бол гарсан байлээ шүү. За тэгээ хамгийн сүүлд нэмж хэлэхэд надтай адилхан турыг гэж бодож байгаа хүмүүс байгаа бол за self love буюу өөрийгөө хайрлах нь хамгийн нэгдүгээрт байх ёстой юм шүү. Яг одоо юм бүдүүн байгаа ч гэсэндээ бие давхар хайрлах ёстой. Тэгээд өөртөө баг багаар ингээд нэг юм дадал зуршлаа жохоноор ингээд өөрчлөөд ингээд ах тусам нэг л мэтгээд ингээд айгу зөв дадал зуршилтай болчихсон эрүүл амьдралын хэм маягтай болчихсон байх болно. Тэрний төлөө яарах хэрэггүй 2-3 жил үргэлжлэнэ гэж бодох хэрэгтэй. Та сүүлийн 20-30 жилдээ ингээд эрүүл бус амьдралын хэм маягаар амьдарчаад 1 сарын дотор 2 сарын дотор амьдралаа тэр чигээр нь өөрчлөг гэвэл өөртөө зүгээр амар өөрийгөө хүчирхийлсээр байгаа таарах болно. Тэгэхээр өөртөө айгу тийм graceful буюу хүндэтгэлтэй хүлээн зөвшөөрсөн байдалтайгаар ингэж ажиллаараа тэгээд та турхаа хатаач хөөрхөн бүдүүн бахтаач хөөрхөн тэгээ хамгийн гол юм нь эрүүл мэнд амьдралын одоо чанар байдаг. Тэгээ амьдралын чанараа сайжруулах гэсэн зорилготой байж чадах юм бол баг багаар ингээд бие дасгаад баг багаар бие өөрчлөөд ингээх бүрэн боломжтой хүн болгон чадна гэж би бол хувьдаа бодож ийн. Тэгээ би ч гэсэн өөрийгөө хүчлэхгүй байгаа та нар маань ч гэсэндээ бити өөрийгөө хүчирхийлээрээ тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.